Сайн байна уу? Та яг одоо арилжааны сэтгэл зүй гэдэг энэ онлайн сургалтыг үзэж байна. Тухайн видео 2 дугаар хичээл байгаа. Энэ сургалт тухайн дэлхийн материалын ертөнцид тантай ямар нэгэн холбоотой эсвэл танаас ямар нэгэн байдлаар хамаарж оршдгүйг та ойлгож байгаа бах. Юу гэсэн үг вэ гэхээр та энэ сургалтыг үзсэн ч үзээгүй ч энэ сургалт оршсоор байсаар л байх болно гэсэн үг. Гэхдээ би нэг зүйлд бат итгэлтэй байна. Тухайн сургалтын эхний хичээлийг үзсний дараа таны дотоод ертөнцид тодорхой хэмжээний бодлоод ба мэдрэхүүнүүд үүссэн байгаа. Магадгүй та ингэж бодсон байх. Сонирхолтой юм. За үзье. Эсвэл энэ яг миний тухай ярьж байна шүү дээ. Эсвэл эцсийн байдлаар би өнөөдөр ядарсан байна. Тэгж байгаа тухтайхан энэ зүйлийг үзье. Бодол ба мэдрэхүүнүүд хүнээс хүн рүү эсрэг тэсрэг өөр байж болно. Үүнээс хамгийн гол зүйл нь тухайн мэдрэхүүнүүд таны л дотор үүссэн гэдэг нь л чухал байгаа юм. Тухайн энэ сургалтанд ямар ч хүчин нөлөө үзүүлэх чадваргүй зөвхөн та л тухайн мэдрэхүүнүүдийн бүтээгч ба эцэг нь байгаа юм. Ийм байдлаар зөвхөн таны дотор ба таны сэтгэл зүйн хариу үйлдэлээс хамаарч үүсэж байгаа зүйлсүүд таны дотоод ертөнц байгаа юм. Бүх дурсамжууд, итгэл үнэмшлүүд, үзэл баримтлууд, сэтгэл хөдлөл, хүлээлт, зориг, айдсууд энэ бүгд таны дотоод ертөнц. Таны энэ дотоод ертөнц гаднах материалын ертөнцтэй шууд холбоотой байдаг ба ихэнх тохиолдолд гаднах ертөнцийг бүтээдэг байгаа. Таны энэ дотоод ертөнц тухайн сургалтыг бүтээсэн гэж хэлэхгүй шүү. Гэхдээ таны дотоод ертөнц тухайн сургалтын хэмжээнд таны хандлагыг бүрдүүлдэг. Ойлгож байна уу? Хандлага. Зөвхөн таны дотоод ертөнц тухайн сургалтын талаар хандлагыг бүрдүүлж сайн эсвэл муу шашиг нааж тавьдаг. Тийм учраас энэ сургалтаас хэрэгцээтэй зүйлсийг авч өөртөө ашиглах үгүйг зөвхөн та л шийднэ. Мэдээж энэ тухай яагаад яриад байгааг та бүгд гадарлаж эхэлсэн байх. Арилжаан дээр мөн л адил бүх зүйлсүүд зөвхөн таны дотоод ертөнц буюу модны үгээр хэлбэл таны майндсетээс чинь хамаардаг байгаа юм. Таны бүх бүтлгүүдлүүд таны дотоод ертөнцөөс ундардаг. Зөвхөн таны л хандлага энэ бүтлгүүдлүүдийг бүтээдэг. Тийм ээ. Та зөв сонссон шүү. Зах зээл буруугүй. Зах зээл таны бүх сул талуудыг чинь мэддэг. Шунал, айдас, төвчээргүй байдал, уур уцаар, тилд, бомоо, хайнга, эморох төр байдлыг чинь зах зээл маш сайн мэддгээс гадна тэрийг мэдэх нь зах зээлийн ажил байгаа юм. Хэрвээ та анзаарсан бол энэ бүх зүйлсүүд хүн гэдэг амьтны дотоод ертөнцтэй холбоотой байгаа юм. Та зах зээл дээр арилжаа хийн үгүй юу? Зах зээл ерөөсөө хамаарахгүйгээр танаас тусдаа оршихол болно. Тийм учраас та зах зээлийг буруутгахаас өмнө хамгийн түрүүнд нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Таны бүх бүтлгүүдлүүд таны дотоод ертөнцөөс ундардаг юм. Таны хандаж буй хандлага энэ бүтлгүүдлүүдийг бүтээдэг гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөх нь алхам номер 1. Зах зээл савжил байдаг. Эсвэл зах зээл татан дотор зогсож байдаг. Эсвэл зах зээл мэдээний үеэр маш хүчтэй савлтуудыг хийж л байдаг. Энэ бол зах зээлийн хийх ёстой ажил. Энэ зүйлийг хийх л болно. Тэгэхээр та зах зээлийг өөрчилж чадахгүй юм чинь өөрийнхөө дотоод ертөнцийг хамгийн түрүүнд өөрчлөх хэрэгтэй. За түүнээс гадна дотоод ертөнцөө өдөртөд сурах хэрэгтэй байна. Алхам номер 2. Та хийж байгаа үйлдэлийнхаа хариуг өөрөө үрэх хэрэгтэй. Хариуцлага гэдэг зүйл номер 2. Хин нэгэн трейдер зах зээлийг лонг явна гэд хэлсэн байдаг. Нөгөөх нь явсангүй. Та дагаж лонг ороод алдагдал хүлээсэн бол энэ хэний буруу вэ? Та мэргэжлийн трейдер болох гэж байгаа бол хин нэг дагаж бити арилжаа хий. Өөрийнхөө үйлдэлийнхаа хариуг өөрсдөө үүсгэй. Гэмблер гэдэг ойлголт байдаг. Гэмблер хүмүүс тоглогч хүмүүс. Энэ хүмүүс маань зах зээл дээр тоглохын төлөө арилжаа хийдэг. Харин мэргэжлийн трейдерүүд мөнгө олохын төлөө явдаг. Тийм учраас тэд нэр хариуцлага өөрсдөө өгдөг. Хэнийг нэг дагаж арилжаа хийдгүү бүх анализ таамаг оролтынхаа сигналуудыг бүгдийг өөрийнхөө толгоор хийдэг. Эднэр мэргэжлийн трейдерүүд. Бусдад бүгдээрээ гэмблер. Жишээлбэл хин нэгэн трейдер нэг арилжаагаар $15,000 хийчлээ гэж бодъё. Та тэрийг нь хараад шуналт автчихлаа. Би ч гэсэн нэг арилжаагаар $15,000 хиймээр байна. Түүнээс болоод өнөөдрийн арилжаан дээрээ авах ёстой рискийг хэтрүүлээд их хэмжээний мөнгө алдчихлаа гэж бодъё. Энэ нь таны дотоод ертөнцийн хариу үйлдэл. Тухайн тэр трейдинг алдаа биш. Таны дотоод ертөнцийн хариу үйлдэлийн алдаа. Та мотивашн авахын оронд шуналт автчихлаа. Энэ хэний буруу вэ? Эсвэл багш өнөөдөр надтай лайф арилж хийнэ гэж амласан завгүй улмаасаа тэр зүйлийг хийсэнгүй. Тэрнээс нь болоод би их хэмжээний мөнгө алдчихлаа гэд багшаа гүтгэх нь хэр зүг бэ? Та үнэхээр мэргэжлийн трейдер болох сонирхолтой байгаа бол хинээс ч хамааралгүй тогтвортой өдөр болгон зах зээлээс мөнгө татж аваад эдийн засгийн эрхчлөөнд хүрэх сонирхолтой байгаа бол хамгийн номер 1-т нь таны бүтлгүүдлүүд таны дотоод ертөнцөөс ундардаг юм а гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөх. Номер 2 алхам та бүх үйлдэлийнхаа хариуг өөрөө үрэх хэрэгтэй. За хэрвээ бүх бүтлгүүдлүүд таны дотоод ертөнцөөс ундардаг юм бол тэгвэл хамгийн сайн зүйлүүд нь хаанаас ундардаг юм бэ? Мэдээж яг түнчлэн хүн болгоны дотор маш том төвшлийн потенциал байдаг. Үүнд та дотоод ертөнцөө зөв удирдах сурчвал өөрийн арилжааны чанар ба амьдралын чанарыг сайжруулах болно. Гэхдээ дотоод ертөнцийг удирдах эхлэхээс өмнө ер нь энэ дотоод ертөнц гэдэг нь өөрөө юу юм бэ гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Мэдэхгүй юм яаж удирдах вэ? Тийм л учраас бид нар энэ сургалтыг зохион байгуулж байна. Тийм л учраас дотоод ертөнц гэдэг зүйлийг танд бид нар одоо тайлбарлаж сууж байна. Хэсэг хугацааны дараа хэдүүлээ эргэж ирэхдээ
туршлага гэдэг зүйл нь бидний дотоод ертөнцийг бүтээдэг тухай ярилцсанаа. Түүнээс гадна эерэг ба сөрөг мэдрэхүүнүүд, итгэл үнэмшлийн систем, таныг амжилт руу ойртуулахгүй бариад байгаа ханыг яаж нураах талаар ярилцсанаа. Ба түнчлэн амжилттай трейдер болоход шаардлагатай алхмуудын дистралын тухай ярилцсанаа. Харин одоо CVP Volume Trade сургалтын бүртгэл эхэлсэнтэй холбоотой жижиг зарлалыг хийе. Сайн байна уу? Та арилжааг үнэхээр мэрэгжлийн төвшөнд эзэмшихийг хүсэж байгаа бол танд CVP сургалтыг санал болгож байна. CVP сургалтын 9 дугаар эсэлтийн бүртгэл эхэлснийг дараалагаас гадна тухайн эсэлт 5 сарын 4-өөс 6 сарын 30-ны хоорондох бүртгэлийг авна. Үүний доог хязгаартайг та санаарай. CVP Mongolia албан ёсны улсад байгаа мэдээлэл. За та логин to CVP shop гэдэг төвчлөрөөр дарснаар манай CVP shop дэлгүүрлүү шилжих боломжтой. Тухайн утсан дээр та CVP Basic сургалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцж аваарай. Танд амжилт хүсье. За тэгэхээр дотоод ертөнц юу бэ гэдгийг ойлгосны дараа дотоод ертөнц юунаас бүрддгийг хэдүүлээ ярилцъя. Энэ нь нуулгүйгээр шуудхан хэлэхэд бидний туршлагаас бүрддэг. Туршлага гэдэг нь мэдээж бидний өөрийн биеэр даван туулсан зүйлийг хэлж байгаа. Туршлагын тухай ярилцаад үзье. Энэ зүйлийг хүмүүс ойлгодог ч үл тоодог. Яг гэвэл тухайн сэдвийн тухай ойлголт нь өнгөцхөн байдаг. Бидний мэдэж авсан мэдлэг, сонссон, харсан ба хамгийн чухал нь өөрийн биеэр даван туулсан сэтгэл зүйн мэдрэхүүнүүд бидний арилжааны туршлагыг бүтээдэг. Тухайн тэр арилжааны туршлага нь бидний арилжааны дотоод ертөнцийг бүтээдэг. Сайн хэлсэн зүйлийг би татаад хэлье. Бидний мэдэж авсан мэдлэг, сонсон, харсан зүйлийг мэдээж бидний дотоод ертөнцийг бүрдүүлдэг. Гэхдээ арилжаа гэдэг зүйлтэй хэдүүлээ холбож ярих юм бол хамгийн чухал нь бидний өөрийн биеэр даван туулсан сэтгэл зүйн мэдрэхүүнүүд хамгийн чухал байдаг. Зөвхөн сэтгэл зүйн мэдрэхүүнүүд л бидний дотоод ертөнцийн тэр шархуудыг, зангилаасуудыг дотоод ертөнцийн бохир тэр зүйлүүдийг л бүтээдэг. Зөвхөн бидний сэтгэл зүйн мэдрэхүүнүүд. Энэ зүйлийг илүү ойлгомжтой болгохын тулд хэдүүлээ нэг жижиг жишээ аваад үзье. Жишээлбэл би гэрээс гарахдаа өдөр болгон нэг модны хажуугаар явдаг байлаа. Тухайн модны хувьд надад ямар нэгэн сэтгэл зүйн мэдрэхүй байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн модны хувьд надад байдлыг байхгүй гэдэг үгийг хэрэглэж болно. Би ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн талаасаа тухайн модтой холбоогүй байгаа. Гэхдээ нэг өдөр миний хүүхэд тухайн модноос унаад жижиг гэмтэл авчлаа гэж бодъё. Түүний дараа мод бит хоёрын хооронд холбоос үүсэж байгаа. За мэдээж тэр холбоос нь бит хоёрын хувьд ярих юм бол негатив холбоос байгаа тийм ээ. Тухайн мод надаас хамааралгүй оршдог ч гэсэн миний дотор миний сэтгэл зүйн хариг үүтлээс болоод тухайн мод надтай холбогдохдоо негатив байдлаар холбогдчихлоо. Тэгэхээр би өөрийн дотоод ертөнцөөс хамаарад аваачаад гаднах ертөнц рүү нөлөө өгөхөд тухайн модыг хөрөөдөд авчлаа гэж бодъё. Энэ жишээгээр бид нар юуг ойлгож байгаа вэ? Бид нартай болж байгаа бүх зүйлсийн хариуцлага бид нар дээр байдаг. Тэгэхээр тухайн жишээнээс бид нар юу гэж ойлгож болох вэ? Нэгдүгээрт тухайн мод ямар ч буруугүй байсан. Бид нар өөрсдөө л тухайн модтойгоо дотоод ертөнцөөр холбогдохдоо сөргөөр холбогдчихсон. Тэгээд сөргөөр холбогдчихсон зүйл гадагш байгаа нөлөө өгөхдөө сөрөг нөлөө өгөөд бид нар тухайн модыг хөрөөдөд ажиглаа. Яг түнчлэн хэрвээ бид нар дотоод ертөнцөө зах зээлтэйгээ холбогдоо сөргөөр холбогдчихвол энэ зүйл маань бидний сэтгэл зүйн шарт болдог. Бидний сэтгэл зүйн блок болдог. Бидний сэтгэл зүйн зангилаас болж хувирдаг. Яг одоо та эдийн дэлгэцэн дээр трейдер хүмүүсийн бүх шархууд харагдаж байна. Энэ л бүгд сэтгэл зүйн зангилаасууд буюу блокуд байгаа юм. Тийм учраас би хэлэхдээ таны бүх бүтлгүүдлүүд таны дотоод ертөнцөөс ундрдаг юм а гэж хэлсэн. Таны хандаж буй хандлага энэ бүтлгүүдлүүдийг бүтээдэг гэж хэлсэн байгаа. Одоо та сайн ойлгосон байгаах гэж би найдаж байна. За хэрвээ сөрөг мэдрэхүүнүүд маань сөрөг зүйлийг авчирдаг бол мэдээж амжилтанд хүрэхин тулд биднэрт эерэг туршлага цуглуулах хэрэгтэй байдаг. Нэг зүйлийг санаад аваарай. Мэдээж бидний авч мэдсэн зүйлүүд, сонссон, харсан зүйлүүд чухал. Гэхдээ хамгийн түрүүнд арилжааны сэтгэл зүйн тухай бид нар ярьж байгаа бол таны мэдрэхүүнүүд маш чухал байгаа юм аа. Яагаад гэвэл таны өөрийн туршлагаар туулж авсан эерэг сөрөг мэдрэхүүнүүд ой санамж дотор мөр үлдэж дараагийн үйлдэл дээр чинь нөлөө өгдөг. Та өөрийн амьдрахдаа өнгөрсөн туршлага дээр үндэслэж шинэ туршлага цуглуулж, шинэ эерэг сөрөг мэдрэхүй ой санамж олж авдаг. За мөн мэдээж энэ шинэ эерэг сөрөг мэдрэхүүнүүд чинь буцаагаад туршлага болоод ой санамж дотор мөр үлдээдэг. Энэ хизээж дуусахгүй тойрог. Саяны ярьсан зүйлүүдийг нийлүүлээд ярих юм бол бидний дотоод ертөнц нэмэх ба хасах тэмдэгтэй энергиудээс бүрддэг юм байна. Эерэг мэдрэхүйн туршлага өөртөө итгэх итгэл ба амжилтыг авчирдаг. Харин сөрөг мэдрэхүйн туршлага айдас, тийхт, уур уцаар буюу бүтлгүүдлүүдийг авчирдаг юм байна. Та баг зэрэг алдагдал авсны дараа дахиад боломж байгаа шүү дээ гэдэг зүйлийг нэг талаас ойлгодог. Миний дараагийн хийх арилжаа нэмэгтэй профиттой арилжаа байх ч юм билүү гэдэг зүйлийг нэг талаас ойлгодог. Нөгөө талаасаа
дахиад мөнгө алдахаас айгаад байна гэдэг зүйл рүү бас тулж орж ирдэг. Яг одоо бид нар айдас гэдэг зүйл рүү тулаад ороод ирлээ. Айдас өөр арилжаанд ороход нь саад болдог. Айдас гэдэг зүйл шин туршлага цуглуулахад нь цаад болдог. Айдас хөгжил дэвшлийн түвшинг бууруулдаг. Түнчлэн айдаст автвал системийн дагуу хийх ёстой байсан арилжаануудаа бид нар хийдэггүй. Бодит байдлыг объектив буюу бодтойгоор нь үнэлэх чадваргүй болдог. Айдас гэдэг зүйл бидний арилжааны сэтгэл зүйн маш өндөр хувийг эзэлж байгааг та бүгд харж байгаа бах. Гэхдээ айдас гэдэг зүйл арилжаачин хүний амьдралын хувьд байдаг л зүйл. Яг үүндээ айдас гэдэг зүйл бидний найз байгаа юм. Бид нар зөв юм хийх гэж байна уу эсвэл буруу юм хийх гэж байна уу гэдэг зүйлийг л өмнөөс нь хэлж өгдөг фильтр байгаа юм аа. Гол асуудал нь юундэ байдаг вэ гэхээр ихэнх хүмүүс мань яарад лайв арилжаа хийх бэлэн биш байж лайв арилжаа очоод хийждэг. Мэдээж тухайн хүний туршлагын төвшин бага байдаг учраас зах зээл дээр хийж байгаа үйлдэл болгоно нь айдас гэдэг зүйлтэй холбоотой байдаг. Энэ нь мэдээж буруу. Модны тухай жишээтэй харьцуулаад ярил тухайн хүмүүсүүд маань зах зээлийг өөрийнхөө амьдралтай буюу өөрийнхөө дотоод ертөнцтэй холбохдоо анханасаа сөргөөр холбодог. Ингэснээр энэ хүмүүсүүд маань сэтгэл зүйн шархуудыг дотоод ертөнцтэй суулгаж энэ төсвөлгүй тойргоос гарах боломжгүй болдог. Зөв замыг хэдүүлээ манай сургуулийн жишээ дээр хараад авцгаая. Хамгийн нэгдүгээр 8 дугаар өрсөлдөлийн хин нэгэн сурагчийн гэрийн даалгаврын өрөөгөөр точлъя. Хэрвээ та анзаарч бол маш их хэмжээний ажлыг хийсэн байгааг харж байгаа бах. Ийм их хэмжээний ажил хийсэн сурагч туршлагын түвшин ямар байх вэ? Бид нар сурагч болгонтой тулж ажлыг та анзаарч байгаа. Хүн болгон өөрийн гэсэн гэрийн даалгаврын өрөөтэй. Түүний дараа манай сервер рүүлсийн 5 дугаар дүрмийг уншаад үзэх юм бол сурагч болгон лайв арилжаараа орохоос өмнө плеер дээр $50,000 хийсэн байх ёстойг харж байна. $50,000 хийсэн сурагч болгоныг хэдүүлээ харвал нэг бодолд хүрч байна. Мэдээж энэ хүмүүс лайв арилжаараа орохоос өмнө плеер дээр $50,000 олоод сурсан хүмүүс чинь сэтгэл зүйн тайван байдал ямар байх вэ гэдэг зүйлийг та төсөөлөд үзье. Энэ нь зөв зам байгаа юм. Харин ихэнх хүмүүс маш буруу замаар явдаг. Сургалтанд суухынхаа оронд YouTube-ээс үнгүй хичээл үзээд түүнийхээ дараа шууд лайв арилжаа хийдэг. Мэдээж тэр хүмүүс сургалтынхаа $500 гамнсан ч гэсэн зах зээл дээр түүнээсээ илүү хэмжээний мөнгө алддаг. За түүнээс гадна мэдээж тэр хүмүүс маань өөрийнхөө дотоод сэтгэл зүй зах зээлтэйгээ холбохдоо сөргөөр холбогддог. Энэ нь сүултээ сэтгэл зүйн шарах болж хязгаарч төсвөлгүй тойрог болж хувирдаг. За одоо хэдүүлээ итгэл үнэмшлийн систем гэдэг зүйлийн тухай ярилцаад үзье. Энэ зүйлийг ойлгохын тулд хэдүүлээ амьдралаас ямар нэгэн жишээ аваад үзье. Ямар нэгэн хүний үйлдэлийг үнэлэхийн тулд бид нар дотоод байгаа итгэл үнэмшлийн системтэй харьцуулах хэрэгтэй байдаг. Энэ хүн муу зүйл хийчлээ эсвэл энэ хүн сайн зүйл хийчлээ гэдэг зүйлийг бид нар яаж ойлгодог вэ? Бидний дотоод ертөнцид байгаа итгэл үнэмшлийн системтэй бид нар харьцуулдаг. Түүнийхээ дараа үнэлгээ өгдөг. Ихэнх тохиолдолд энэ итгэл үнэмшлийн систем өвөг дээдс аав ээжээс орж ирдгээс гадна сургууль соёлоос бас орж ирдэг. Өөрөөр хэлбэл та энэ дүүцлэх ажлаа хийхдээ энэ шинэ объект маань таны ой санамжид байгаа зүйлсүүдтэй чинь аль нь тань төстэй юм бэ гэдэг зүйлийг олж мэдхийг хэлж байгаа юм. Хэрвээ энэ зүйл нь танд төстэй санагдах юм бол та энэ шин зүйлийг хүлээж авах нь илүү амар байхаас гадна позитив үнэлгээ өгөх нь илүү байдаг. Хэрвээ энэ зүйл нь эрсдэс өөр байвал тухайн энэ шин зүйлийг та хүлээж авахдаа маш муу байдаг. Түүнээсээ гадна негатив үнэлгээ өгөх нь ихтэй байдаг зүйл. Ихэнх хүмүүсийн арилжааны тухай итгэл үнэмшлийн систем нь YouTube-ийн үнэгүй хичээлээс суулгагддаг. Хэдүүлээ нэг жижигхэн цомхон жишээ аваад үзье. Ихэнх хүмүүс маань тухайн төр зүрхийнхаа хэмжээнд хаана арилжаанд орох вэ? Мэдээж яг энэ брейк хийх газар дээр нь намайг орхиод явлаа. Би орохгүй бол болохгүй нэгэд энэ газар дээр орно. Гэхдээ мэдээж зах зээл түүнийхээ дараа дээшээ доошоо савж хамгийн доотлын цэг дээр нь таны алдагдлыг хүлээснийхээ дараа зах зээл минь дээш нэ хамгийн дагуу явждаг. Тэр нь тэгээд юу гэсэн үг вэ? Зах зээл буруутай юу? Эсвэл тухайн төр зүрх дээр арилжаа хийх боломжгүй байсан гэсэн үг үү? Үгүй ээ. Хэрвээ та энэ газар дээр яаж зөв арилжаа хийхийг мэдэхгүй байгаа бол тэр боломж байдаггүй гэсэн үг биш. Зөв оролтын газар таны дэлгэцэн дээр ногоон сумаар тэмдэглэгдсэн байна. Хэрвээ та энэ газар яаж орохоо мэдэхгүй байгаа бол тэр нь буруу гэсэн үг биш. Хэдүүлээ төвчийн слайд руу буцаад ороод ирье. Тэгэхээр ямар нэгэн зүйл таны итгэл үнэмшлийн систем дотор байхгүй байгаа бол тэр зүйл нь байдаггүй гэсэн үг биш. Хэрвээ ихэнх хүмүүс мань зах зээл дээр мөнгө алддаг бол тэр хүмүүсийн итгэл үнэмшлийн систем хуучирсан байна. Тийм учраас та бусдаас өөр байх ёстой. Та шинэ мэдээлэлд нээлттэй байх ёстой. Та шинэ зүйл заавал сурцж тухайн зах зээл дээр амжилтанд хүрэх болно. Миний хэлсэн зүйлээс та хэд нэг зүйлийг ойлгосон байгаа бах. Тэр нь таныг амжилт руу хүргэж чадахгүй байгаа бариад байгаа тэр ханыг бид нэр хуучирсан итгэл үнэмшлийн систем гэж нэрлэж байгаа зүйл. Тэгэхээр та яг одоо яах ёстой вэ? Дараалал нь хэдүүл ярилцъя. Хамгийн нэгдүгээрт хуучирсан итгэл үнэмшнийхээ системийг нураа. Зах зээлийг харж байгаа хавц мантанд мөнгө авчрахгүй байгаа бол тэр итгэл үнэмшлийн систем хуучирсан байна. Нураах хэрэгтэй. Түүнийхээ дараа шинэ итгэл үнэмшлийн системийг суулгах ёстой. Гурав дахь алхам хуучин туршлагын зүрх сэтгэл зүйн цангилаасуудыг эмчлэх. Дөрөвт буюу хамгийн сүүлийнх нь эерэг туршлага цуглуулж итгэл үнэмшлийн бүр суурьтай болох зүйл байгаа.
Энэ бүх алхмуудыг дараалал нь та манай сургалтанд сууснаар авах боломжтойг сануулъя. За ингээд хэдүүлээ өнөөдрийнхөө хичээлийг дуусгая. Дараагийн хичээлээр уулзцгаая. Quiero contigo bailar, déjame contigo bailar. Sé que quieres bailar y yo te quiero conocer más.